За та бүхэн сайн байцгаана уу? Нууцын урангуй дандрын төгсгөлийн зэргийн хичээлүүдийг өрөлгөл уусан багшууданд тайлбарлаж байгаа. За ингээд одоо хүмүүст асуулт их байгаа бах. Их олон хүмүүс одоо төрч бодлоод ямар ч гэсэн би та бүхнийг бодлуулж бол чадсан л юм шиг байна. За ингээд хүмүүсээс ирсэн асуултуудыг би бүгдийг уншиж үзсэн. Тэгээд сэтгэлдээ нь тогтоогоод одоо өөрийнхөө энэ хичээлээр би тэдгээр асуултны ихэнхт нь хариулж чадах байхаа гэж найдаж байна. За тэгээд мөн ихэнх асуултууд нь одоо хариулахад хэтэрхий эрттгэхээр тийм асуултууд бас байна лээ. Яагаад гэвэл миний хичээл дуусаагүй байгаа. Дараагийн хичээлүүдэд тэдгээр асуултын хариулт нь гарч ирнэ гэж би бодож байна. За ингээд энэ хичээлийг эхлэхээс өмнө би ингээд хэдэн минут нүдээ анаад хэвтсэн юу ярих, юу хэрхэн танилцуулахаа ингээд бодсон. Тэгэхэд бол бүх юм маш тодорхой байсан. Гэтэл яг энэ дээрээд та бүхний өмнө ингээд суухтай зэрэг би одоо юу ярихаа бараг мэдхээ болчиход байна. Та бүхэнд энийг яаж ойлгуулах вэ гэж бодож байна. За би энэ тантрын ёсыг одоо ярих маш дуртай. Тэгээд өшөө бас надад өөрт ерөөсөө энэ маш их тустай юм бас. За ингээд дадлагын үе шатууд гэхээр нэгдүгээрт хийг гол судланд яаж уусгах вэ гэдэг ийм эхний шат нь бол тэр. Хоёр дахь шат нь хий гол судланд уусны дараа төрөх ухамсар гэж байгаа. Тэгээд ийм хоёр үе шаттай. Тэгэхээр эхний дадлагын дотроо 3 агилгын дадлага багтж байгаа. Өөрөөр хэлбэл одоо энэ хийг гол судланд хэрхэн уусгах вэ гэдэг үе шатн дотроо биеийн аглаг, хэлний аглаг, сэтгэлийн аглаг гэсэн ийм 3 бясалгалтай байх нэ. За тэгвэл энэ хамгийн ихнийх нь биеийн аглаг дотор биеийн байрлалын хүч, хийн эрчмийн хүч, бясалгалын орон газрын хүч, төвлөрлийн объектийн хүч гэсэн эдгээр хүчнүүдийг бид бүрдүүлж энэ бясалгалыг хийдэг байна. За биений аглагыг төвдөр лювен гэдэг. За энэ дадлагын үеэр бид бүх хийгээ гол судландаа хураах тийм зорилготой. За ингээд одоо гол судландаа хийг уусгана гэдэг зүрх гэдэг бол төв нь. Зүрхнээс дээшээгээ дээд гол судлын дээд хэсэг, зүрхнээс доошогоо гол судлын доод хэсэг гэж хувааж үзэж байгаа. За ингээд биеийн аглагын дадлагаар бид бүдүүн хийгээ гол судландаа уусгана. Гол судландаа уусгана гэдэг маань одоо бидний хүрднүүд онгойно гэсэн үг. За ингээд хий гол судланд уусгад бидний зулаан хүрд, хоолойн хүрд, нууцын хүрд, хүн хүрд, нууц эрдний хүрднүүд онгойдог. Хий гол судланд уусна гэдэг чинь л эдгээр хүрднүүд онгойно гэдэгтэй адилхан юм. Ингээд зүрхэн хүрдүүлдэж байгаа юм шиг байна. Яагаад бид хамгийн түрүү нууц эрдний хүрдэнд төвлөрсөн бэ гэвэл онгойлгоход хамгийн амархан юм а гэж. Тэгэхээр уусгах энэ онгойлгох хоёр адилхан утгатай хоёр өөр үг хэлээд байгаа. Жишээлх юм бол бид одоо гол судлыг хий гол судланд ууснаа гэдэг чинь гол судал онгойно л гэсэн үг. Тэгэхээр нууцын хурангуйн дандарт юу гэж үздэг вэ гэхээр нууц эрдний хүрдийг төрүүлж онгойлгох нь хамгийн амархан юм а гэж үздэг. Та бүхэн бидний энэ хий энерги хаанаас гарч ирж байгааг, хаанаас ирээд байгааг бодох хэрэгтэй. Гадааддаа эн чинь бидний амьсгал. Мэдээж орох гарах амьсгалаар хий энерги орж гарч ийн. Дотооддоо нарийн давал энэ бидний зүрхний цохилт юм. Тэгээд тэрнээс ч дотогшоо бүр нарийн төвшөндөө байгаа. Тэгэхдээ эн чинь яг хаанаас эхэлж ийна гэд бодоод үзэх юм бол зүрхнээс эхэлж байгаа байхгүй юу? Зүрх цохилоо зүрхнээс ингээд эхэлж байгаа гэсэн. Энэ энергийн давлгааг одоо хаанаас гаралтай бэ гэд үзэх юм бол энэ яг тэр их сурвалжин зүрх байж байгаа бидний.
бид анх үүсэж бий болоход зүрхний цохилт эхлээд гарч ирдэг. Хамгийн эхэнд гарч ирээд бидний зүрх зогсоход бид үхдэг. Бас тэгээд хамгийн сүүлд зогсдог. Хамгийн эхэнд гарч ирээд хамгийн сүүлд зогсдог юм бол зүрх юм аа. Тэгэхээр биеийн агилгын дадлагаар бид зүрхнээс бусад бүх хүртээ онгойлгоно гэсэн үг. Зүрхэн хүртийг онгойлгохоос өмнө эхлээд бусад хүртнүүдээ бүгдийг нь онгойлгоно. За ингээд хүн хүрт, хоолой хүрт, духны хүрт, нууцын хүрт, нууц эрдний хүртийг бид онгойлгоно. Хүрт онгойно гэдэг чинь хийнүүд бидний гол судлан дотор урсан орж ирж байна. Тэндээ уусж байна гэсэн үг. За ингээд хий гол судланд орно гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэвэл бидний энэ хий энерги намжаад ирж байгаа. Намжаад маш тайван болоод удаашраад намжаад ирж байгаа гэсэн үг. Тэгээд энэ давлгаа нь багасаар ямар ч хөдөлгөөнгүй болно. За тэгвэл энэ хоёр дахь дадлага нь буюу хэлний агилгын дадлагаар энийг агван гэж нэрлэдэг. Төвдөр бид 3 төрлийн бясалгал хийдэг. Энэ зүрхэн төвдөх тарны шим, хамрын үзүүрдэх гэрлийн шим, нууцын хүрдэндэх туслын шим гэсэн ийм 3 төрлийн бясалгалыг бид хийдэг байна. За тэгэхээр энэ маш урт нэртэй байгааг та бүхэн анзаарсан бах. Энийг бид товчлоод цаашдаа гэрлийн шим, тарны шим, туслын шим гэж ярьчих юм. Тэгэхээр энэ нэр гэдэг бол маш бодлонтой. Нэр нь хитрхи урт байх юм бол хүмүүс самуурчдаг. Нэр хитрхи товчхон байх юм бол хүмүүс ойлгодоггүй. Тэгэхээр нэр гэдэг бол ийм бодлонтой зүйлээ. За тэгэхээр энэ 3 шимний тарны шим, гэрлийн шим, туслын шим гэж байна шүү дээ. Энэ 3 дадлагаар бид яах юм бэ гэвэл бүх хийгээ зүрхэн хүртэндээ уусгана. Өөрөөр хэлбэл энэ 3 дадлагын тусламжтайгаар бид зүрхэн хүртээ эцэст нь онгойлгочих нь шүү дээ. За тэгээд эхлээд баг зэрэг хүч султаа уусаад дараа нь хүчтэй болоод бүр хамгийн хүчтэйгээр уусна. Хамгийн хүчтэйгээр зүрхэн хүртэндээ уусгана гэсэн үг. За ингээд хэлний агилгын дадлагаар бид зүрхэн хүртэндээ хийгээ уусгачлаа. Одоо тэгвэл сэтгэлийн агилгын дадлагаар бид зүрхэн хүртэндээ төдийгүй зүрхэн хүртнийхаа голд байж байгаа 4 тусланд аваачиж уусгана. За үүний тулд сэтгэлийн агилгын дадлага гэдэг нь дотроо 4 бясалгал байгаа. Тархмал хийн очин амьсгал, бөмб баригч амьсгал, уусалтанд хүргэх 2 төрлийн төвлөрөл. Тэгээд доод сувийг нээх бахах, хаах очин амьсгал гэсэн ийм 4 төрлийн бясалгал байдаг байна. За сэтгэлийн агилгыг сэнгвэн гэж нэрлэдэг бахан төвдөр. За тэгэхээр бидний зүрхэн хүртний төвд улаан цагаан нийлмэл ийм тусал байдаг. За энэ бол бидний улаан цагаан туслын хамгийн ариун хэсэг нь тэнд байж байгаа гэсэн үг. Одоо бидний эцэг эхээс авсан тэр зүйлсийн хамгийн огшим нь, хамгийн ариун нь тэнд агуулгаж идэг гэсэн үг. Ганцхан зүрхэн хүртэнд байгаа юм биш шүү дээ. Бидний биеийн бүх хэсэгт байгаа. Тэгтээ хамгийн ариун огшим нь зүрхний голд байдаг бахнэ. За энэ улаан цагаан нийлсэн нэг тусал байна штэ. Энэ туслыг бид юу гэж нэрлэдэг вэ гэвэл сарнишгүй тусал гэж нэрлэдэг. Энэ яагаад гэвэл биднийг нас нөхчих хүртэл, биднийг өөхөх хүртэл энэ хоёр тусал хизээч салдаггүй байна. Энэ улаан цагаан хоёр бол ерөөсөө таны яг материаллык энэ махбод юм. Одоо бодит эцэг эхээс авсан тэр материал бахна шүү дээ. Бидний биеийг бүтээсэн материал байхгүй. Таны өөрийн чинь зүйл биш, та эцэг эх хоёроос авсан гэсэн үг. Тэгэхээр энийг та өнгөрсөн төрлөөс авчаагүй, эх төрөл рүүгээ ч гэсэн аваад явахгүй. Биднийг бүтээсэн энэ эд материал гэж байдаг бол тэрний хамгийн нарийн, хамгийн огшим нь энэ хоёр гэсэн үг. Тэгэд энэ хоёр
бидний маш нарийн ухамсарт дэмжлэгээ үзүүлж ядгаа гэсэн үг. За тэгэхээр ингэж ойлгоно. Бидний дотоодын маш нарийн сэтгэл бидний дотоод маш нарийн энергийн суурь болдгоо. За бидний дотоод маш нарийн энерги нь энэ улаан цагаан дуслын суурь болдгоо гэж ойлгоход болно. За энэ бүх энэ хиллэгүүд одоо миний баг хэлийг хуулгах чинь. За их сургуулийн багш байсан бол би аль хэзээ ажилласаа халагдсан байх байсан баха. Тэгээ их сургуулийн багш биш, дээд сургуулийн багш биш, би зүгээр энэ сүсэг бишрэлийн багш тулдаа л энэ ажлаа хадгалаад үлдчих яг шиг байна. За тэгээ улаан цагаан дуслын суурь гэсэн. Улаан цагаан дусал нь бидний энэ дотоод одоо судал хүртнүүдийн суурь нь болдгоо гэсэн үг. Судал хүртнүүд чинь бидний энэ бүдүүн бие махбодын суурь нь шүү дээ. За тэгэхээр тэр дотоод маш нарийн ухамсар, дотоод маш нарийн энерги дэх улаан цагаан дуслууд ийг сарнишгүй дусал гэж нэрлэдэг. Яагаад гэвэл бид өөхөх хүртэл амьд байгаа л цагт тэр дусал хизээч салдаггүй, тэр цагаан улаан дусал. За энэ улаан цагаан дуслыг, энэ сарнишгүй дуслыг зарим сургаалт дөрвөн дусал гэж нэрлэдэг. Дөрвөн дусал. Энэ улаан дусал, цагаан дусал, маш нарийн энерги, маш нарийн ухамсар гэсэн ийм дөрвөн дусал байдаг бахнэ. Зөөрхөн хүртэндөх дөрвөн дусал гэж бид ярихад энэ дөрвийг гэж бодох хэрэгтэй. Тэгвэл энэ сарнишгүй дусал чинь бидний бие махбодын хамгийн сайн нь, хамгийн ариун, хамгийн сайн хэсэг нь тэр байна. Тэр бүр сайнны дээдлийн сайн нь огшим нь тэр байна гэж бодох хэрэгтэй. Тэгээд энийг бид эцэг их хоёроос авсан. Тэгээд яг өөхөх үедээ л сална энэс. За тэгвэл нөгөө хоёр нь маш нарийн ухамсар, маш нарийн энерги. Энэ хоёрыг бол та эцэг эхээс аваагүй. Энэ хоёр бол үнэхэрийн таны зүйл. Одоо энэ төрлөөс эрэх төрөл рүү явах чинь энэ хоёр л юм. Энийг л аваад явна. Өөр та нар юу ч авч явахгүй. Юу ч та нар авч явахгүй энэ хоёроос өөр. Маш нарийн ухамсар, маш нарийн энерги гэж байгаа чинь хоёр үгээр хэлж байгаа боловч эн чинь нэгэн зүйл байхгүй. Энэ одоо нөгөө маш нарийн бие сэтгэл хоёр чинь л юм. Энэ хоёроос өөр юу ч эрэх төрөл рүү явахгүй бидэнтэй. За бидний 5 мэдрэхүү бол бүрч явахгүй. Санаж байгаач? За бидний энэ 5 махбодын бие явахгүй эрэх төрөл рүү. Энэ биеийг бид орхиод явна. Бидний урд нь ярьсан энэ бүдүүн биеийг бүтээж байгаа зүйлс. Тэгээд бүдүүн сэтгэл эрэх төрөл рүү явахгүй. Тиймээс энэ бүдүүн бие, бүдүүн сэтгэлийн чинь хоорондын холбоо нь халуун усны мөн чанартай гэж би ярьжсэн. Тэгэд энэ хоёрыг хооронд нь барьцалдуулж байгаа, хооронд нь цавуудаад байгаа тэр цавуу нь юу юм бэ гэхээр үйлийн хүч. За ингээд бүдүүн бие, бүдүүн сэтгэл явахгүй нэ. Тэгвэл нарийн бие, нарийн сэтгэл. Нарийн бие гэж юу вэ? 72,000 судал, 21,600 амьсгал, тэгээ улаан цагаан дуслууд. За нарийн сэтгэл гэхээр бидний бодлууд. Тэгээд бидний дурсамж, хилэн муухаг шунал, сэтгэлийн хөдөлгөөнүүд. Энийг бид нарийн сэтгэл гэж нэрлэж байгаа. Нарийн бие, нарийн сэтгэл хоёрын хоорондын харьцаа мөн л халуун усны мөн чанартай. За энэ нарийн бие сэтгэл ч гэсэн энэ төрлөөс эрэх төрөл рүү бидэнтэй хамт явахгүй. Орхигдоод үлднэ гэсэн үг. За тэр хоёрыг хооронд нь барилдуулж байгаа зүйл нь мөн л үйлийн хүч, карма юм аа. За тэгэхээр би та бүхэнд одоо энийг маш олон удаа хэлсэн байгаа. 59 яагаад ийм хурдан байдığım бэ гэвэл бид үйлийн хүчийг ашигладаг гэж. Үйлийн хүч бол бидэнд үйлээр заягдсан бэлэг. Үхэл бол үйлийн хүч, нойр бол үйлийн хүч, секс бол үйлийн хүч гэж би хэлдэг. Тэдгээр нь бол үйлийн хүч. Тэгвэл бидний өгийн одоо туйлын хүч бол биш юм. Энэ бол нөхцөлтмөл хүч. Нөхцөлтмөл хүч гэдэг чинь нөхцөл байж иж бүрдэн нөхцөл байхгүй бол арилж алга болно л гэсэн үг шүү дээ.
Тэгэхээр бидний энэ нарийн бие, нарийн сэтгэл хоёрын хоорондын холбоо үеийн холбоотой. Энэ үеийн холбоо гэдэг чинь л нөхцөлтмөл холбоо. Нөхцөлтмөл холбоо гэдэг чинь нөхцөл байж ижил холбогдно, нөхцөл нь арилцахаар сална л гэсэн үг. Халуун усны мөн чанартай гэж яриад байна шүү дээ. Халуун гэдэг тэр нөхцөл алга болоход л ус халуун байдлаа алднаа л гэсэн үг. Энэ яг 21-р зууны гэрлэлттэй адилхан шүү дээ. Бидний одоо орчин цагийн энэ гэрлэлт л гэсэн үг. Нөхцөл байдлаас болоод тэд цугтаа, нөхцөл байдал нь арилахад тэд сална л гэсэн үг. Энэ одоо үеийн гэрлэлт чи яг л тэр үстэй. Сайхан байвал хамтдаа байвал сайхан байхгүй болчвол салаад яваад өгдөг үстэй. За ингээд цаашлах юм бол маш нарийн сэтгэл, маш нарийн бие. Маш нарийн бие гэдэг нь маш нарийн энерги байж болно. Тэгээ заримдаа бид маш нарийн энерги, маш нарийн бие хоёрыг салан авч үздэг, заримдаа энэ хоёрыг нэгэн зүйл гэж авч үздэг. За маш нарийн сэтгэл гэдэг нь цагаан гэрэл, улаан гэрэл, хар гэрэл, гэгэн гэрэл. Энэ гурван гэрэл, заримдаа дөрвөн гэрэл бидний маш нарийн сэтгэл юм аа. За энэ маш нарийн сэтгэл чинь бидний маш нарийн энергийн суурь нь болж байгаа. Энэ маш нарийн энерги чинь бид маш нарийн бие гэж нэрлэдэг байгаа. Бид одоо ингээд хоосон огторгуй цагаан гэрэл мэдэрлээ штэ. Энийг бид одоо энэ мэдрэхүй эрхтнэр мэдэрч байгаа юм биш. Бид энийг сэтгэлдээ мэдэрч байгаа. Сэтгэл дотроо нь та юучгүй хоосон огторгуйн дунд ганцаархна байж байгаатай адилхан. Юу ч байхгүй хоосон огторгуй зөвхөн та. Энэ цагаан гэрлийн огторгуйд та ингээд ганцаархан юучгүй хоос огторгуйд байж шít. Тэгсэн ч гэсэн танд нэг бодол байгаа. Танд байж байгаа энэ бодол чинь юмны тухай бодол биш. Альва эд юмсын тухай бодол биш ээ. Таны юмсын тухай боддог тэр бодол чинь аль хэзээ өгчихсөн байхгүй болцсон. Одоо танд байгаа энэ бодол чинь юмны тухай бодол биш. Таны ингээд бүх 5 мэдрэхүү бүх зүйл чинь унтарчсан хойно танд энэ юм байна, энэ тийм байна, энэ халуун байна, энэ хүүтэн байна. Альва төрлийн бүх бодол чинь байхгүй болцсон байгаа. Танд ямар ч юмсын тухай бодол байхгүй болцсон гэдэг чинь танд ээжийнхаа тухай бодох бодол байхгүй, танд миний тухай, багшийнхаа тухай бодох бодол байхгүй, танд нууцын хураангуйн тухай бодох бодол байхгүй байна гэсэн үг. Мөн биз? Тэгэхээр үндсэндээ бодол байхгүй болцсон гэж ярьдаг нь бид юмсын тухай бодол байхгүй болцсон л гэсэн үг. Тэгтэл нэг бодол байгаа гэсэн үг байгааз. Гадаад үхэл явагдаад таны 5 мэдрэхүү унтраад ингээд дараа нь одоо дотоод үхэл явагдаж байгаа нэ. Дотоод үхэл явагдахад та маш нарийн сэтгэл, маш нарийн энергийг мэдэрнэ. Тэгэхээр энийг яаж мэдэрх вэ гэхээр чинь л цагаан гэрлийн огторгуй, улаан гэрлийн огторгуй, хар гэрлийн огторгуй болгож бид мэдэрх нь вэ штэ. Энэ үед бидэнд юмсын тухай бодол огт байхгүй. Тэгтэл цаана бодол байгаа. Тэр нь юу юм бэ гэвэл хоосны тухай бодол. Хоосон юм байна. Хоосон биш дээ эн чинь гэсэн тийм нэг бодол үлддэг. Юучгүй байгаа тэр бодол чинь юуч байхгүй хоосон биш дээ. Тэр юучгүй гэдэг чинь бодол байхгүй. Юучгүй юм байна гэсэн нэг бодол байна. За энэ үхлийн үеэр юм байт юм байж. Унтахтаа энийг бас зөөрлж болно. Унтахын өмнө танд ямар бодол байдгүй? Танд юмсын тухай бодол байдаг. Унтаад эхлэхээр танд ямар бодол байдгүй? Танд юмсын тухай бодол байдаггүй шүү дээ. Та унтчихтаа энийгээ ингэ шүү, тэрийгээ тэгэн шүү гэж боддгоо. Би тийм биш. Би энэ дуртай, би энэ дургу гэж бодож ийдгүү шүү дээ. Тэгэхээр унтахын өмнө би бараг 0 орхоо марчиж, би шүдээ угаахаа марчиж, би босох хэрэгтэй байна да гихчлэнгээр та бодож идэг бол унтаад эхэлсэн хойно танд ямар ч бодол байдаггүй. Тэгвэл бид зүгээр танд ямар ч бодол байхгүй гэж л ярьж байгаа. Тэрнээс танд бодол байхгүй ш байгаа. Тэгвэл тэр нь юмсын тухай бодол биш байхгүй. Тэгэхээр бид юу ч бодохгүй байна. Над бодогдох юм алгоо гэж яхта бид юмсын тухай бодол байдаггүй бах юм. Бусд нь бол байгаа бахна шүү дээ. Тэгээд гүн ойронд орохын үед танд ямар ч бодол байдаггүй. Ямар ч бодол байхгүй,
хоосон. Бүх юм хоосроод явчихна. Тэр чинь хоосны тухай бодол юм. Өөрөөр хэлбэл гүн нойронд ороход танд олон бодол байхгүй гэсэн үг. Олон бодол байхгүй, ганц л бодол үлдэн. Тэр нь хоосны тухай бодол. Хоосон юм байна. За энэ юучгүй хоосон юм бэ штэ гэсэн энэ хоосны тухай бодлыг та мөн зөвхөн үхэл нойрны үеэр биш, бас бүр нам согтуу байхдаа мэдэрдэг. Эсвэл ухаан алдсан байхдаа. Ухаанаа алдсан байхдаа энийг бас мэдэрдэг. Энийг мэдэрдэг ийм өөр бусад үеуд бас байх нь шүү дээ. Тэгвэл үхлийн үе шиг тийм тод мэдэрдэггүй юм шиг. Тэгтэл хоосны тухай бодол мэдэрдэг. За ингээд цагаан гэрлийн огторгуйг мэдрэх үед та хоосны тухай бодол танд төрнө гэсэн үг. Та хоосны тухай бодолд умбцсан байна гэсэн үг. Ингээд улаан гэрлийн огторгуй үзэхэд таны тэр хоосны тухай бодол чинь улам гүнзгийрнэ. Унтах нойрч гэсэн тийм байдаг шүү дээ. Та бүхэн санаж байгаа гүйхэн нойр байж хагаад гүнзгий бүр нам унтахаар юу ч санагдахгүй болчдөг. Тэрнтэй л адилхан юм. Тийм гүнзгий нам унтчихад бидэнд ерөөсөө цагийн баримжаа байхгүй болсон байдаг шүү дээ. Тийм гүнзгий нам унтаал сэрэхэд ерөөсөө одоо 1 минут болоод сэрж байгаа юм шиг санагддаг. Тийм биз? За ингээ хар гэрлийн огторгуй үед бүр илүү гүнзгийрнэ. Бүр илүү гүнзгийрнэ. За ингээд хар гэрлийн огторгуй үзэх үед ерөөсөө одоо сэтгэл гэж хов хоосон. Одоо заримдаа бид нар сэтгэлгүй гэж ярьдаг тий, сэтгэлгүй. Сэтгэлгүй гэж ярихдаа бид сайхан сэтгэлгүй хүнийг сэтгэлгүй гэж нэрлэдэг юм уу? Сэтгэлд юу ч байхгүй байхыг сэтгэлгүй гэж нэрлэдэг юм уу? Англи хэл дээр no mind гэж ярихдаа ерөөсөө сэтгэлд юу ч байхгүй хуусныг no mind гэж ярьдаг. Монголчуудын хувьд сэтгэлгүй гэхээр энэ яасан сэтгэлгүй хүн бэ гэдэг чинь ямар одоо хүн чанаргүй хүн бэ л гэсэн үг үстэй. Тэгэхээр нэг монголчуудын хувьд одоо санаанд орох юм алгаа, санаанд ерөөсөө орох юм алга. Миний санаа сэтгэл бол хоосон байна гэж ярьдаг нь юмсын тухай бодол алгаа л гэсэн үг. Үнэн чанартаа сэтгэл хаашаач алга болдоггүй, бидний энэ бодлууд хаашаач алга болдоггүй. Энд бидний сэтгэл биднээс салаа явцдаг, бидний бодол биднээс бүрэн салаа явцдаг. Тийм байсан бол биднээс нэг хуудас цаас, нэг ургаан мод хатнаас ялгаагүй юм болчих шүү дээ. За хар гэрлийн огторгуй. За энэ бол хэмжээ хязгааргүй түнэр харанхуй хоосон огторгуй. За юучгүй хоосон огторгуй гэхээр би энэ бидний дээр байгаа энэ тэнгэрийг хэлээгүй шүү. Нарсаар одоттой энэ тэнгэрийг би хэлээгүй. Тэгээ миний өдөөс хараа сууж байгаа та бид хоёрын хоорондын энэ хоосон орон зай биш дээ, энэ юучгүй хоосон. Тийм хоосныг би ярьж байгаа. Тийм хоосон огторгуй. Тэрнээс биш энэ дээр байж байгаа тэнгэр огторгуйг би хэлээгүй. Энэ бидний дээр харагдж байгаа тэнгэр огторгуй чинь хоосон биш юм шүү дээ. Энэ чинь харин ч ёстой хамгийн busy үргэлж маш их юм бужигнаантай, маш их төгжрэлтэй ийм завгүй пиг дүүрэн огторгуй байхгүй. Энэ чинь хоосон огторгуй огт биш. Дээшээ үлээгөөд ингээд харахад л маш одоо бужигнаантай тэнд зөндөө их юм болж байгаа юм мэтэр харагддаг үстэй бидэнд. Тэрийг бид яриаггүй, харин одоо та бидний хооронд байж байгаа энэ хоосон орон зай биш дээ. Яг энэ шиг юу ч харагдахгүй ийм хов хоосон огторгуйг би хэлж байгаамаа. За энэ тас хар гэрлийн огторгуй хоёр хэсэгтэй, бас хоёр янз дотор
эхний хэсэгтээ бас яг тийм тас харанхуй биш юм шиг байна. Ийм харанхуй. Тэгтээ голдоо нэг жоохон гэрэлтэй ч юм шиг тийм харанхуй. За ингээд хав харанхуй шүн танд юу ч харагдахгүй тийм шүн та голд нь ганцхан гэрэл харж ивэл ямар харагдах вэ? Нэг тиймэрхүү. Тэгэхээр эхний хэсэгтээ иймэрхүү харагдах нь шүү дээ. Тэгээд хоёрдугаар хэсэгт нь саяын байсан голд нь байсан тэр гэрэл алга болчихно. Ингээд хав харанхуй, тас харанхуй тийм болно. Ингээд та юу чгүй хоосон хар гэрлийн өгтөргүйг мэдэрч байгаа. Юмсын тухай бодол юу ч байхгүй, тэгтээ ганцхан бодол байгаа. Тэр нь хоосон юм а гэсэн бодол. За энэ хүртэл бидэнд төрөл байгаа, үхэл байгаа. Тэгвэл одоо энд хүрээд энэ бидний бүдүүн бие сэтгэл унтарсан бидний нарийн бие сэтгэл төгсөж байгаа энд. Төгсөд одоо энд дотоод маш нарийн ухамсар, дотоод маш нарийн энерги хоёрлцсан. За энэ хоёрын хоорондын харьцаа бол одоо үеийн харьцаа биш. Энэ хоёр одоо үйлээр холбоотой биш. Энэ хоёрын харьцаа бол одоо халуун галны мөн чанартай. Халуун гал хоёр нэгэн мөн чанартай гэсэн үг. Гал халуун хоёрын хоорондын холбоо нь юу ах вэ? Гал халуун хоёрын халуун гал эн чинь нэгэн мөн чанар байхгүй юу? Нэг мөн чанартай. Тэрнтэй адилхан энэ дотоод маш нарийн ухамсар, маш нарийн энерги хоёр чинь нэгэн мөн чанартай болчих юм а энэ түрээд. Өөр үгээр хэлэх юм бол ямар ч нөхцөл болцолгүй ийм холбоотой байна гэсэн үг. Нөхцөлдөж бүтсэн тийм барилдлага биш ээ. Энэ бол гал халуун галны мөн чанартай нэгэн зүйл юм аа. Тэд ямар харьцаатай бэ гэж та асуух юм бол би нэгэн мөн чанартай гэж хэлнэ. Нэг мөн чанартай. Энд чинь гал халуун хоёр хоорондоо ямар харьцаатай бэ гэж асууж байгаатай л адилхан. Галыг халуунаас салгаж ялгаж болно гэж үү? Би бол болохгүй гэж бодож байна. Тэр хоёр бол нэг мөн чанартай. Тэгэхээр галыг халуунаас салгах гэж бүү оролдоорой гэж би та бүхэн зөвлөмөр байна. За тэгэхээр бид зүрхэн хүрдэх тэр дөрвөн туслалны талаар ярьж хагаад энэ сэдв рүү орсон шүү дээ. Тэр дөрвөн туслалны чинь хоёр нь энэ дотоод маш нарийн ухамсар, дотоод маш нарийн энерги хоёр юм аа. За тэгэхээр бидний энэ сэтгэлийн агилгын дадлагын гол зорилго нь бүх хийгээ зүрхэн хүрдэн доторх тэр дөрвөн туслан дотор аваачиж уусгах явдал юм аа. За тэгэхээр одоо энэ бүхнийг товчлоод нэг хэлэх юм бол биений агилгын дадлагаар бид бүх хийнүүдээ гол судал болон одоо дээд хүрднүүдээ гол судлын дээд үзүүрийн хүрднүүдтэй мөн гол судлын доод үзүүрийн хүрднүүдтэй уусгадаг. Тэгвэл хэлний агилгын дадлагаар бид одоо энэ бүдүүн хий, нарийн хий зэргийг бүгдээрнгийн зүрхэн хүрдэндээ уусгадаг. Харин сэтгэлийн агилгын дадлагаар бид зүрхэн хүрдний гүнд байж байгаа тэр дөрвөн туслан дотор аваачиж уусгадаг гэж одоо товчоор хэлэхэд ингэж тоомлон хэлэхэд болно. За ингэж уусгаж чадах юм бол одоо энэ сэтгэлийн агилгын төгсгөлд бид яг үхлийн үеэр мэдэрдэг, яг үхлийн үетэй адилхан тийм үеийг мэдрэх болно. Энд хүрээд тэгээд энэ дотоод маш нарийн ухамсарыг нь бид гэгэн гэрлийн эх гэд нэрлэж байгаа. Гэгэн гэрлийн эх. Одоо үхлийн үеийн тод гэрэл гэж ярьдаг ш. Тэрийг л яг үзэх байхгүй. Бид үхлийн үеэр тэрийг үзээд тэрийгэ танихгүй өнгөрөөждөг штэ. Яг тэр
гэрэл гэгэн гэрлийг үзэж байгаа. Энийг чинь л бид гэгэн гэрлийн их гэхээс гадна бурханлаг чанар, язгуурын гэгэн гэрэл, одоо энэ гүхя самажа ингэж нэрлэдэг байгаа юм шүү дээ. За язгуурын сайн сайхан амар амгалан гэд ерэнд бол одоо 100 нэр өгч болно энд. 100 янзын тийм нэрээр нэрлэх боломжтой. Энэ л маш нарийн ухамсар, маш нарийн энерги чинь бид өнгөрсөн төрлөөс аваад ирж байгаа эрх төрөл рүүгээ аваад явах юм шүү дээ. Энэ хоёрыг чинь л бид тэгээд сансартч одоо төрж болж гин, гэгэрэлтч хүрч болж гин. Энэ хоёр л бидэнтэй хамт явах юм аа. Энэ бидний маш нарийн дотоод маш нарийн бие, дотоод маш нарийн сэтгэл гэсэн. Яг тэр төвшөндөө хүрэхээр энэ хоорондоо бие сэтгэл гэж ингэж салхааргүй, салшгүй тийм зүйл нэг мөн чанартай зүйл болчихж байгаа. За энэ гэгэн гэрлийн сэтгэлд хүрэнгүүтлээл одоо энэ сэтгэлээр чинь хуусан чанарыг бясалгаад ончих юм бол та гэгэрлийн зүг, онохгүй юм бол та сансрын зүг явна гэсэн үг. Тэнд хүрээд ингээд юмсын үнэн мөн чанарыг ойлгох тэр хуусан чанарыг оноогүй тохиолдолд тэр сэтгэл таныг буцаагаад сансарт аваад ирнэ гэсэн үг. Ингээд сансрынхаа хүртэнд төрөөд үхээд ингээд тасралтгүй эргэлдэх нөгөө эргэлтэндээ буцаад орчихно. За ингээд энэ гэгэн гэрлийн сэтгэл дээр хуусан чанарыг бясалгах энэ үйл явц чинь өөрөө бас үе шаттай. Хэрвээ та хуусан чанарыг сэтгэхүйн хүрээнд ончих юм бол гэгэн гэрлийн тэмдэг үзнэ. За энэ бодлын хүрээнд хуусан чанарыг онно гэж юу хэлээд байгаа юм бэ гэвэл минийхаар ийм юм шиг байна. Та ингээд хуусан чанарын тухай маш тод за яг энэ юм бэ гэсэн тийм тодорхой ойлголттой болчихно. Энийг бодлоор онох гэж хэлээд байгаа юм шиг байна. Өөрөөр хэлэх юм бол ингээд зурагч нь биш. Маш тодхон зураг танд ингээд буугаад ирнэ гэсэн үг. Сэтгэлд чинь хуусан чанарын тухай маш тодорхой зураглал буугаад ирнэ гэсэн үг. Та хүртхүүгээр илтэд оноогүй байгаа. Тэгтээ танд тэрний талаар ийм тов тодорхой зураглал сэтгэлд буугаад ирнэ гэсэн үг. Бидний хувьд одоо ямар байна вэ гэх юм бол бидэнд хуусан чанарын талаар тийм тов тод яг яс 100% ийм зураглал байх нь битгий хэл бид тэрийг зүгээр оюунаарч ойлгоогүй байна гэж би бодож байна. Яагаад гэвэл эхлээд тэр зүйлийг маш сайн ойлгосны үндсэн дээр тов тодорхой зураглал гарч ирнэ шүү дээ. Ойлгоно гэдэг л тэгэхээр хамгийн хэцүү асуудал юм шиг байна. Тэгэд ойлгоцсны дараа бол танд тэр зураг төрөх нь шүү дээ. Яг энэ юм биш үү? Яг вау энэ байсан биш тэгээд яг нэг тийм зураг төрнө. За одоо жишээлбэл ингээд бүрлгүүл увсан багш гэдэг нэг юм багш байна гэдэг хүн танд ярьна шүү дээ. За тэгээд та тэрийг ингээд яриулаад ойлгочлаа. Энэ ийм хүн юм бэ? Яг ийм юм бэ? Ингээд ойлгочихтой зэрэг танд миний талаар ингээд маш тодорхой зураглал үүснэ дээ. Энийг бид тэмдгийн төдий гэгэн гэрэл гэдэг. Хоосон чанарыг ингэж ойлгохыг. Өөрөөр хэлбэл дохионы ерөнхий гэж энийг хэлдэг. Гэхдээ та намайг надтай яг биеэр уулзаагүй байгаа. Та надтай яг биеэр уулзаагүй, та надтай гар бариагүй, уучраагүй байгаа. Надтай хамт кофе ч уугаагүй байгаа. Зүгээр танд миний талаар яг зөв тодорхой зураглал үүссэн байгаа. Энийг л хэлж байгаа. За бид ингээд зүүмээр дамжуулаад уулздаг шиг л бас тэр ч гэсэн их сонин штэ. Ингээд камер тавиал зүүмээр холбогдоод намайг ингээд дэлхийн өнцөг болон бүрээс хүмүүс ингээд харж чинь гэд бодохоор амар сонин штэ, маш гайхамшигтай. Надтай хизээч бичлж уулзаагүй, надтай
гар барилцаж үзээгүй тэгэхдээ намайг маш сайн мэдээд авчлаа л гэсэн үг үстэй. Яг миний тухай яг ийм нүдтэй, яг ийм хамартай, яг ийм хүн гэдэг ийм зураглал та бүхэнд үүсчихэж байгаа үстэй. За энийг бид одоо ингээ бодлын хүрээнд хуусан чанарыг онлоо гэж хэлдэг. Тэгээд бодлын хүрээнд энэ онсныгоо гэгээн гэрлийн тэмдэг буюу тэмдгийн төдий гэгээн гэрэл буюу гэгээн гэрлийн жишээ эсвэл дохионы ерөнхий гэж нэрлэдэг байна. Тэгэхдээ энийг та бясалгалынхаа явцад онж байгаагаа мартаж болохгүй шүү дээ. Бид бясалгаа сууж байгаа. Тэгээд бясалгалынхаа явцад бодлын хүрээнд хуусан чанарыг, юмсын үнэн мөн чанарыг яг бодлын хүрээнд онохыг бид гэгээн гэрлийн тэмдэг гэж нэрлэдэг байна. За ингээд энэхүү гэгээн гэрлийнхаа сэтгэл дээр та ингээд бясалгаад ингээд байж итэл чинь энэ ямар ч хөдөлгөөнгүй нам гүмийн дундаас гинт ингээд загас уснаас өсрөх мэт гэж байгаа юм л да, их хүчигт загас уснаас өсрөх мэт гэж зурсан ба энергийн хөдөлгөөн ургаад гараад ирнэ. Одоо хөдөлгөөн юм шиг бийжээд гараад ирнэ гэсэн үг. Энергийн хэсэг ийм энерги ингээ бийжээд гараад ирэх нь шүү дээ. Энийг бид ариун бус элбийн бие гэж нэрлэдэг. Бидний дотоод машинарын сэтгэл дотоод машинарын энергийн суурь болдгоо гэж бид ярьж ирснийг та бүхэн санаж байгаа бол тэгэхээр чин суурь болж байгаа юм чин тэр энерги ингээд ургаад бийжээд гараад ирэхийг биднээс одоо ариун бус элбийн бие гэж нэрлэж байгаа. За энэ ариун бус элбийн бие бол одоо таны төсөөлөл биш. Энэ таны төсөөлөл биш. Энэ таны дүрслэл биш. Энэ бол яг жинхэнэ. Тэгэд эн чин таны төсөөлөл биш гэдэг чин таны сэтгэл дуургаж байгаа юм биш. Яг боддоор дахиад нэг бие ингээд ургаад гараад ирэх нь шүү дээ. Одоо бидэнд энэ бие байж байгаа. Энэ биеэрээ бид бясалгаа сууж байгаа. Бидний энэ биенээс салангад хоёр дахь бие яг боддоор гараад ирэх байхгүй. За ингээд ариун биш ч гэсэн хоёр дахь бие. Би ингээд яг хоёр биетэй болчихж байгаа. Одоо би шийдэн штэ. Одоо би шийдвэр гаргана. Би энэ биендээ буцаад орох уу? Эсвэл би энэ биенээсээ гадуур байх уу? Хэрвээ бид энэ бясалгалаараа энэ элбийн биеийг, энэ хоёр дахь биеийг бид үзчих юм бол бид энэ биеийг үнэхэрийн ингээд ургуулж чадвал нэг насандаа гэгэрх нь гарцаа байхгүй баталгаат. Нэг насандаа бид гэгэрсэн төгс гэгэрэлд хүрэх нь гарцаагүй болно. Тэгэхээр одоо надад шийдвэр гаргах хэрэгтэй болчиход би энэ хуучин байж исэн энэ махан биендээ буцаад орох уу? Эсвэл би өөр биенд орох уу? Эсвэл би ууланд орох уу? Хаданд орох уу? Модонд орох уу? Шийдэж чадчих байгаа одоо. Энэ элбийн биеийн тусламжтайгаар би ямар ч зүйл дотор оршоод тэрийг би өөрийнхөө бий болгоод эрхшээж болж байна. Ямар ч зүйлийг би өөрийнхөө бий болгоод ашиглаж болж байна. Тийм байдалтай бол. За эсвэл одоо энэ биендээ буцаад орё л да. Энэ бие чинь бас ч тийм муугүй зүйл биш үү? Одоо ингээд айтайхан эрүүл чирэг юм сайхан бие биш үү? Энэ бие рүүгээ ингээд буцаад орё. Буцаад оронгууд миний зүрх цохилж эхлээд, зүрх буцаад ингээд цохилж эхлээд миний 5 метр хүү ингэж буцаж орж ирээд тэгээ би ингээд хуучин эглийн байдалд орно. Яг л унтж байгаа нойрноосоос ирсэн хүн шиг би юм ярьж эхэлнэ. Хүмүүстэй харьцаж эхэлнэ. За тэгэл яг л эглийнхаа хийдэг юм хичээлээ заана, би хоолооч хийн, пиццач идэн, бүх юм хэвэн болоод ирнэ. За ингээд дараа нь би дахиад бясалгана. Би дахин бясалгана. Дахиад эхнээс нь яг нөгөө дүүлээ дахиад тавтаад хийнэ. Ингээд бясалгаад байхаар
Ингээд бясалгаад байхтай зэрэг нэг өдөр би одоо хоосон чанарыг яг элтэд хүртхүйгээр онно. За ингээд үнэн мөн чанарыг яг элтэд онохтой зэрэг энэ мөчөд миний карма ингээд төгсгөл болно. Тэгээ зогсохгүй миний нөгөө ариун бус элбийн бие чинь биш үү? Тэр ерөөсөө энэ хуусан агаарт уусаад арилчихна. Яг л одоо солонго тэнгэрт байсан солонго арилж байгаа юм шиг гэд арилчихна. Эсвэл тэнгэрт байсан үл хаашаа чи арилаад алга болчдөг шүү. Яг л ямар ч үйлгүй тэнгэр болчдөг ш. Тэр үн шиг арилаад алга бол. За энэ үед би одоо өөрийнхөө сэтгэлийг маш ариун болсноор мэдэрнэ. Одоо маш ариун. За бараг бурхны таалалтай адилхан шахуу тийм ариун болсноор би мэдэрнэ. Энэ сэтгэл маш ариун. Таны сэтгэлийн бүр хамгийн ариун. За одоо хамгийн дээд зэргийн сэтгэл гэсэн. Энэ сэтгэл таны хөдлөөд гэгэрэлт хүргэн шүү. Тэгээд энэ сэтгэлийг бид баг гэгэн гэрэл гэж нэрлэж. Баг гэгэн гэрэл гэж юу хэлэх нүг гэнэ үү? Хуусан чанарыг элтэд онохыг баг гэгэн гэрэл гинэ. Одоо үнний мөн чанарыг яг үннээр нь харчихсан тэр сэтгэлийг л бид баг гэгэн гэрэл гэж нэрлэх нь шүү. За ингээд таны сэтгэл ариусаад одоо баг гэгэн гэрлийн сэтгэл болчлоо. Ингээд энэ баг гэгэн гэрлийн сэтгэлээр та стил бясалгалаа ингээд үргэлжлүүлээ сууж итэл нам гүм хөдөлгөөнгүй юм байдлаас энергийн итвэгчл дургаад ариун элбийн бие гараад ирнэ. Одоо энэ ариун бие. Одоо яг уснаас дахиад ингээд загас үсрэх мэт. Ариун бус гэд түрүүн их муухай сонсогдоод байсан шүү дээ. Ариун бус гэд тэгэнгүүт одоо энэ ариун бие ургаад гараад ирж байгаа. За энэ ариун элбийн биеийг эрхшээгээд та гэгэрэл хүртэл энэ биеэр явж болно. За одоо ингээд одоо юу болох вэ гэхээр одоо ингээд та тэр баг гэгэн гэрлийнхаа сэтгэлээс жоохон хүндивчиж энэ элбийн биеийг үзээд байгаа. Энэ элбийн биеийг ингээд үзээд байж ахаар элбийн бие ургаад байж ахаар таны тэр баг гэгэн гэрлийн сэтгэл чинь арилчаад байгаа. Энэ хоёр ингээд нэгэн зэрэг хоёулаа байж чадахгүй байна. Ингээд аль альнийг нь та өөр үеүүдэд ингээд мэдрээд тахна шүү. Заримдаа гэгэн гэрлийн сэтгэлийг мэдрээл, заримдаа ариун элбийн бие, заримдаа гэгэн гэрлийн сэтгэл, заримдаа элбийн бие гэд ингээд солигдож гарч ирээд шүү. Энэ хоёр нэгэн зэрэг байж чадахгүй байгаа. Энийг юутай зүйрлдэг вэ гэхээр та гүн нойронд гүнзгий нойрсчхоор тань зүүд алга болчдөг. Та нойрч нь ингээд гүйхэн болоод зүүдлээд ирэхээр гүн нойр байхгүй болчих шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Та дээд зэргийн биеийг заримдаа мэдрээд, дээд зэргийн сэтгэлийг заримдаа мэдрээд ингээд байгаа мөртлөө энэ хоёрыг зэрэг мэдэрч чадахгүй байна гэсэн. Энэ таны хамгийн сайн сэтгэлийг нь бид баг гэгэн гэрлгээд хамгийн дэд зэргийн сайн биеийг нь бид элбийн бие гэж нэрлэдэг шүү дээ. Тэгэхдээ энэ хоёр чинь нэгэн зэрэг хамтдаа байхгүй байна. Энийг бид юу гэж нэрлэдэг вэ гэвэл энийг бид ангижирхуй нэгдэл гэж нэрлэдэг. Ангижирхуй нэгдэл. За энэ ингээд зүгээр нэр өгч байгаа шүү. Энэнд нэг санаа зовсны хэрэггүй. Дараа бид энийг тайлбарлана. За ингээд энэ үед та стил өөрийнхөө энэ махан биетэй холбоотой байна. Тэгтээ та чөлөөлөгдсөн. Одоо бол та чөлөөлөгдсөн. Санаа зовлтгүй. Ингээд та цаашаага үргэлжлүүлээд бясалгаад байна. Үргэлжлүүлээд бясалгаад байна. Одоо танд өхөл төрөл гэж байхгүй. Та
одоо хүсвэл өгөх болно, хүсэхгүй л өгөхгүй ч байсан болно. Таны дур. Тийм болчихно. Карманы нөлөөгөөр өөх төрхөө шийдэхгүй одоо өөрийн дураар шийдэхэр болох нь шүү дээ. Энд чинь өстой жинхэнэ эрхчлөө үсттэй. Одоо өөрийн дураар яамаар байна? Дураараа. Тэгэхдээ та гэгэрч хамжааг байгаа гэж ойлгох хэрэгтэй. Гэгэрч хамжааг байгаа. Тэгэхээр санаа зовлтгүй би таныг одоо ингэж хөтлсөөр байгаад гэгэрэлд хүргэнэ. За ингээд бид маш амаргүй сэдвээр ярилцаж байгаа учраас заримдаа бас ингээд тоглоом хийх хэрэгтэй байхаа гэж бодсон юм аа. За ингээд бид одоо цааш үргэлжлүүлээд бясалгана. Үргэлжлүүлээд бясалгалаа үргэлжлүүлээл байна. Бид зогсохгүй. Ингээд бясалгаад байж итэл магадгүй нэг өдөр та энэ баг гэгийн гэрлийг ариун элбийн биетэй нэгэн зэрэг үзэж магадгүй. Тийм өдөр ирнэ. Нэгэн зэрэг үзнэ. Гэхдээ энд нэг асуудал байгаа. Юу вэ гэвэл та энийг зөвхөн бясалгалынхаа л үеэр хамттна. Мэдэрнэ. За энийг бид одоо ухамсарлахын нэгдэл гэж нэрлэнэ. Түрүү ангижрахын нэгдэл гэсэн шүү дээ. Одоо энэ ухамсарлахын нэгдэл гэдэгт хүрч байгаа. За энэ ухамсарлахын нэгдэл гэж юу гинү? Та төгс бие, төгс сэтгэлийг нэгэн зэрэг мэдэрнэ. Тэгтээ хизээл бол хизээ, хаал бол хаа биш. Нэг л үед мэдэрнэ. Тэр үе нь ямар үе вэ гэвэл бясалгалын үеэр мэдэрнэ. Бясалгалын үеэр та тэр хоёрыг хамттан мэдэрх юм аа. За тэгэхээр одоо энэ төгс бие, төгс сэтгэл хоёрыг хамттан та мэдрэхэр боллоо шүү дээ. Хамттан нэгэн зэрэг та мэдэрнэ. Тэгтээ харамсалтай нь зөвхөн бясалгалын үеэр. Тэгээ та бясалгалаа дуусгаад босохоор дахиад салчихна шүү дээ. Дахиад салчихна. Тэгээ бясалгаад суухаар нийлчихнэ. Бясалгалаа дуусгахаар дахиад салчихна. За ингээд бас зогсохгүй. Та цаашаа үргэлжлүүлээ бясалгаал байна. Бясалгаал. Тэгээ ингээд бясалгаал байх тусам за ингээ хэр удахыг мэдэхгүй та бясалгаал энэ тэгжитэл нэг өдөр таны төгс бие, төгс сэтгэл хамтдаа бясалгалын үеэр хамтдаа бясалгалаасаа боссон ч хамтдаа үргэлж хамтдаа авах бол дахиад хизээч салахгүй нь шүү дээ. Дахиад хизээч салахгүй. Энэ бол гэгэрэл. Гэгэрэл гэдэг чинь энэ юм аа. Ингээд бид гэгэрэлд хүрч. Хэдийгээр та одоо гэгэрчлээ ч гэсэн та стил энэ биеийн дотор байж иж болно. Та энэ биетэйгээ байж иж болно. За энэ хүрээд бид өнөөдрийнхөө хичээлийг гадаалъя. Та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээл дээр дахин золготлоо баяртай.